За та бүхэнд өглөөний мэндийг дэвшүүлье. Улсын их хурлын тамгын дарга гэдэг бол улсын их хурл гэдэг институцийн тамгын дарга шүү. Улсын их хурлын даргын зөвлөх, улсын их хурлын даргын хуулийн хэлтс биш шүү гэдгийг онцолж хэлье. 126 гишүүнтэй Монгол улсын хууль тогтоох байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, бодлого, хуулийн хэрэгжилтэд анхаарч ажиллах ёстой ийм хүн гэж ойлгож байгаа. За улсын их хурлын даргад хандаж нэг зүйлийг хэлье. Сүүлийн үед энэ Монгол улсын парламент хуулийн ажил, санаачлага, хөтөлбөр хэлцгээс илүү албан тушаалын асуудлыг байнга хэлцдэг боллоо. Тэр дундаа энэ намрын чуулган бол албан тушаал хэлцдэг, огцруулдаг, чөлөөлдөг, томилдог чуулган болж хувирч байна. Өнөөдөр монголчууд энэ улсын их хурлаас маш олон зүйлийг хүлээж иргэдийн амьдралд үнэхээр хэрэгтэй хууль гарчаасаа гэж бодож байна. Тийм зүйл харамсалтай гарахгүй байна. За 3 дугаарт улсын их хурлын даргад нэг зүйлийг хандаж хэлмээр байна. Монгол улсад одоо байгаа хуулиуд маань үнэхээр бодит амьдрал дээр нийцж байна уу? Хэрэгжиж байна уу? Иргэдийн амьдралд хэрэг болж байна уу гэдэг дээр дүн шинжилгээ хийх хэрэгтэй байна. Шинэ хуулийг баталгаас гадна одоо байгаа хуулиуд дээр үе шаттай дүн шинжилгээ хийх ийм ажлын хэсэг гаргаад парламент гэдэг цахим систем дээр ямар хуулийн заалт нь хэрэгжиж байна, хэрэгжихгүй байна, иргэдийн амьдрал саад болж байгаа юм бэ гэдэг тогтмол ийм санал асуулгыг явуулъя гэдэг ийм одоо ажил хэргийн саналыг дэвшүүлье. Тэгээд нэр дэвшиж байгаа хүнд баяр хүргэе. Тэгээд Ардчсан намын бүлэг улс төрийн одоо намын бүлгийн хувьд энэ улсын их хурлын тамгын газрын даргын асуудал дээр бас бүлгээрээ бол ярилцах хэрэгтэй гэж бодож байна. Баярлалаа. Тэгээ Баатархүү гишүүн одоо маш зөв асуудлыг хөндөж байна. Тэгээ би бас хариулъя. Улсын их хурл бүтэн жилийн хугацаанд ямар хуулийг батлан гаргаваа гэд дүгнэх хэрэгтэй. Ажлын хэсэг байгуулж анхааралтай ажилласнараа бол тоогоо алдсан юм байна. Би өнөөдөр их хурлын даргын захирамжаар байгуулагдсан засгийн газрын ажилдаа зэрэгцэж төрийн албаа хаагч нарыг тал талд дууддаг ажлын хэсгийн хуралд суудаг боллоо шүү дээ төрийн албаа хаагч нар. Тэр гишүүн дуудсан, тэр ажлын хэсэг дуудсан, засаг дуудсан. Эсвэл чуулган дээр, яаман дээр байж байгаа хүн алга. Би өнөөдөр их хурлын даргын захирамжаар байгуулсан 58 ажлын хэсгийг захирамжийг цуцлана. Одоо ер нь бүгдээрээ хийх ажлаа хий. Юу хийхээ мэдхээ боллоо гэхэд юу хийхгүйгээ ядаж мэддэг бай гэж би зорж байгаа. Өнөөдрөөс би ажлын хэсгүүдийг цэгцэлж 7-гоос 10 ажлын хэсэг л байгуул. Энээс хойш хэтрэхгүй. Засаг хуулиа оруулж ирэх шахна. Оруулж ирэхгүй бол их хурлд хэлцэх асуудал засгийн газраас өргөн мэдүүлэг бол байхгүй шүү. Тийм учраас засаг ажил хийх хэрэгтэй. Тэгээ ийм л зарчмаа барь. Тэгээ энэ нэг томилгоо одоо ингээд хуулийн хугацаатай томилгоонуудаа хийгээд ажил төрөлтөд орё. Тэгэхээр Баатархүү гишүүндээ хэлэхэд надад 1 сар өгчгөө. Би засгийн газрын кабинетийг real timer бүх их хөгжөлд суурилсан мэдээлэл гаргуулдаг болгосон шиг их хурлын 126 гишүүнд энэ бүх мэдээллүүдийг дата болгоод real timer хардаг болгоно. Энийг сарын хугацаанд бэлдээд та бүхэнд хүргүүлнэ. Хоёрт бол их хурл үндсэн хуулийг зөрчсөн ямар ч үйлдэл гаргаж болохгүй шүү дээ. Үндсэн хуулийн цэцэд байгаа гишүүд зөвхөн үндсэн хуулийг хамгаална гэж байхгүй. Их хурл өөрөө үндсэн хуулийн зөрчилтөө ямар ч хууль тогтоомж баталж болохгүй. Дэгээ зөрчиж болохгүй. Одоо туршлагажих цаг байхгүй. Одоо ингээд нэг төрийн албаа хаагчийг би ингээд авчираад тамгын даргаар тавих шиг амрах юм надад алгаа. Гэхдээ надад бол хүн сургаж авах, хүн туршлагажуулж авах цаг алга. Бид өнгөрсөн хугацаанд үндсэн хуулийн одоо зөрчилтөө шийдвэрүүд, дэг зөрчсөн үйлдэлүүд удаадараа гаргажээ. Үүндээ үнэлт дүгнэлт хий. Тийм ч учраас 2019-2023 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд энэ дид ажлын хэсгийг ахлаад тухайн үед тамгын даргаар ажиллаж байсан. Одоо яг таны хэлснээр одоо улс төрийн нам эвсэлд огт хариалагдж байгаагүй.
би цэцгийн гишүүн Үлзий сайхан даргыг та тамгын даргаар ирж ажиллаач гэж их хурлын даргын өвөр хүссэн. Ингээд миний хүсэлтийг хүлээж аваад ирж байгаа энэ зориг, энэ итгэл үнэмшил үнэхээр одоо өөрийнхөө тэр парламентын ардчлалыг билүү бэхжүүлэх үзэл санааныхаа төлөө тэр хуулийн ноён оргил болсон албан тушаалаас татгалзаад ирж байгаад нь бол бид хүндэтгэлтэй хүлээж аваад ажиллаараа шахаад явах нь зөв бахаа гэж бодож байгаа. Их хурлын тамгын газрын дарга бол их хурлын дарга хуулийн зөвлөх биш. Дээрэс нь их хурлын тамгын дарга манай энэ байнгын орооны ахлах зөвлөхүүдэд би одоо та бүхэнд хандаж хэлье. Та нар улс төрчнөрт үгүй гэж шилж сур. Улс төрчид дураараа авирлуул наа чи хууль зөрчнөө уучлаарай гэж хэлж сураа. Хаалгын саваад гард сур. Тэрээс үүш ингээ улс төрчдийн үгэнд ордог. Улс төрчид дураараа юм ярьдаг. Эцсийн үст хэн хохирж байгаа? Төрийн албан агч нар л хохирж шít. Улс төрчдийн гар хөл болсноор гэдэг л ийм л Баатар хүү гишүүнд хариулт хэлье.